Өнөөдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн стратеги бодлогын хүрээнд олон улсын стандартын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн гэрчлэгийг аль биесээр авлаа. Их Британий Creative Limited байгууллагын хөндлөнгийн аудитд орсон. Энэ дагуу олон улсын боловсролын байгууллагын удирдлагын тогтолцооны ISO 21001/2025 стандартын гэрчлэгийг Их Британий Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол улс зугаа дэд консул Дэби Жилкот Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирлаг Чулуунд өржид гардуулаа өглөө. Хүмүүнлэгийн ухааны их сургууль энэхүү стандартыг нэвтрүүлснээр сургуулийн үйл ажиллагаа удирдлагын тогтолцоогоо олон улсын жишгт бүрэн нийцүүлж байгаамаа. Үүний дүндээ суралцагчдад тэгш хүртээмжтэй боловсрол олгох, төгсөгчдийг дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг баталгаажуулах боломж бүрдэж байгаамаа. Бид нар бол энэхүү стратеги бодлогыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд бол олон улсын чанарын баталгаажуулалтын байгууллагуудтай бол нэлээдгүй хамтарч ажиллаж байна. За тухайлах юм бол Английн Creative Limited гэдэг компаниар бол байгууллагынхаа бүх төвшний аудит хийлгээд за өнөөдөр бол боловсролын байгууллагын удирдлагын тогтолцооны ISO 21001/2025 стандартын бүхий л шалгуур шаардлагуудыг бүрэн хангасан гэж үзээд өнөөдөр бол энэхүү баталгаажуулалтын гэрчлэгийг Их Британий Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамнаас манад дэд консул Дэби Жилкот ирж гартуулж өгж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг байна гэж үзэж байна. За мөн бол бид сургалт тийм ээ судалгааныхаа чанартай сургалт судалгааг хэрэгжүүлэх, за дээд боловсролын чанарыг дээшлүүлэх зорилгоор тэгш хүртээмжтэй боловсролыг оюутнуудад өгөх зорилгоор за танхимын болон дижитал цахим хосолсон сургалтыг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлээд за энэ сургалтыг зохион байгуулах явуулах орчныг бүрдүүлж ажиллаж байна. За ингэснээрээ бид олон улсын ерөн жишг стандарт гэж байдаг. Тэгэхээр жишг стандартад нийцсэн сургалтын үйл ажиллагааг оюутан залуучд хүргээд явж байна гэж ойлгож болно. За ингэснээрээ Хүмүүнлэгийн ухааны их сургууль чанараар манлайлах тийм ээ. Тэгээд чанарыг эрхэмлэх зэрэг эрхэм зорилготой үе шаттайгаар хэрэгжүүлээд явж байгаа ихний алхмуудын нэг гэж хэлж болохоор байна. Магадлал итгэмжлэгдсэн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 1979 онд Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүний Орос хэлний институт гэж байгуулан 1982 оноос Орос хэлний багшийн дээд сургууль, 1990 оноос гадаад хэлний дээд сургууль хэмээн өргөжүүлж, гадаад хэлний орчуулагч багш хэл шинжилэл хөтөлбөр хэрэгжүүлэн 1998 оноос Хүмүүнлэгийн ухааны их сургууль болгон бүтэц зохион байгуулалтыг нь шинжилжээ. Тус сургууль нь бүгд найрамдах Солонгос улс, Япон, Сингапур, Америк нэгдсэн улс, Польш зэрэг 17 орны 70 орчим их дээд сургуультай харилцаа тогтоож хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.